Homo sapiens-аас эхлэлтэй хүмүүн овгийн байгууллаар амьдарч байгаад овгийн задрал болоод бүлэг гэрэн амьдраад бүлэг дотроо гэр бүл зохиогоод өдгөө дэлхийн ард түмэн 8 тэрбум муу олсон байна. Энэний үндэс нь 90 буюу гэр бүл. Энэ гэр бүлүүд нийлжээж улс гэрийг байгуулдаг учраас төрийн ёслол болчиход байгаа юм. Ингэх ч ёстой гэж ингэж боддог. Манай монголчууд бол хорим найрыг бол төрийн найртай ижлэр хүндтгэн дээдлж ирсэн юм ард түмэн. Нүүдлийн соёл иргэншлийн амьд халуун холбоог өнөөдрийн хүртэл залгамжуулж явсан гэдэг утгаараа бид дэлхийд байхгүй юм. Ялангуяа төр ёсны хорим найрын зан үйлийг авч яваа ийм үндэстэн угсаатай ард түмэн юм л да. Тэгэхээр монголчууд хорим найрын зан үйлийг төр барихын хэмжээнд авч үзсэн. Төр ёсны арга хэмжээ гэж хүндэт гэж үзэж байсан байна. Ягаад гэвэл энэ чинь нэгдүгээр их нүүдэлчин алс хол олон говг аймгаар амьдардаг байсан тэр таранхаа бутархаа байдлаас нэг талаас шалтгаалж нөгөө талаас одоо цөөхүүлгэнэ учраас бил бүлтэй болох яг ийм агуулгаар ураг удам холбохыг маш их хүндтэй үздэг ард түмнүүдийн нэг. Тийм учраас Монголын хамгийн чухал зохиол бүтээлүүд судар ном түүхэнд нь бол дандаа энэ гэр бүлийн сайн сайхны тухай байна.